Эргэмтэн нойроо амтлан айлтгая. Би сэтгүүл бодоочин жаргалмаа. За энэ нар үзэгч та бүхэнд уулзах студиуд үлэр хөдөө жоохон дээд сайд цогт гэрлийг өрсөн байгаа гэд урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд их баярлалаа. За баярлалаа. Тэгэхээр үзэгчдээс мэдээлэл авсан байгаа гэж бодож байна. Улаанбаатар хотны энэ өдрүүдэд за нэгдсэн улсын байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын 32 дугаар чуулган эхэлсэн байгаа. За бас баггүй хугацаанд үргэлжлэх чуулганаар хэлэлцэж байгаа асуудлын талаар бас товч мэдээллийг ялцгахаа гэдэг хойлоо өгөө. Энэ чуулганаар ер нь юу хэлцэх ёстой юм бол? За хүнс хөдөө аж ахуйн байгууллага бол их том байгууллага. Энэ одоо ерөөсөн дэлхийн л одоо хүнсний хангамжны нийлүүлэлт аюулгүй ажилтай. Энэ бүх юмыг л одоо ерөнхийд нь бодлогыг барьж байгаа даа шүү дээ. Монгол улсад болж байгаа нь өөрөө их ач холбогдолтой. Энэ том байгууллагын хурал болж байгаа нь өөрөө Монгол улсад хүртэл одоо Монгол улс энэ дэлхийн хүнсний хангамж, дэлхийн хүнсний хэлхээнд ер нь ямархуу байр суурьтай байх. Мөн одоо улс оронд манайд ер нь одоо хүнсний хангамж аюулгүй байдал эрсдэл ямархуу байгаа юм бэ гэдэг. Энэ тал руугаа фокуслох тал дээр их чухал ийм ач холбогдолтой оролдоо болж байгаа гэж үзэж байгаа. Дэлхийд дээрх хүн ам 7 тэрбум хэдний хүрчихсэн. Гэтэл энэ 7 тэрбумын одоо бас тодорхой хувь нь өсвөлнгийн байдалтай байна. Тэр дунд ч гэсэн бас Монгол улс тодорхой хэмжээнд хоол тэжээлт төтөлд орсон хүүхдүүдийн тоо бас дурддагдж байсан л да. Энэ талаар та тодруулж хэлэхгүй тийм ээ. Монгол улс энэ байдлыг засахын тулд хүн хоол тэжээлийн дутагдлыг айлахын тулд ер нь төрөөс ямар бодлого баримталж байгаа бол? За ер нь бол зөв хүнсний бодлого гэж байгаа шүү дээ. Монгол улсын хүнсний бодлого, хүнсний тухай хуультай. Энд бол хэрэгжилт дээрээс нь бодлого одоо тууштай, зэгстэй хэрэгжих тухай л асуудал. Тэрнээс би бол одоо энэ дээр арай өөр байр суурьтай. Монголд нэг хөлсөд байна гэдэг бол цэвэр бодлогын өлсгөл нь л байгаа. Бодлогын өлсгөл нь, хэрэгжилтийн өлсгөл нь. Тэрнээс яг физическийн хувийн өлсөх бол боломж ерөөсөй байхгүй байхгүй. Монголчууд хизээч ямар түүхэн цаг үедээ өлсөж байгаагүй. Харин одоо зүгээр хотчлолтой холбоотой энэ дээр зохион байгуулалт бодлогын хэрэгжилтийн тийм жаахан доголдлууд байна. Энийг л засах тухай асуудал. Тэрнээс биш энэ дэлхийд даяар дээр одоо юу гэдэг Африкийн орнууд ч гэдэг юм уу хэдэн саяараа тийм 200-300 саяар өлсгөлийн байдалтай байна шүү дээ. Өдөрт хэдэн 10,000-аараа өгчээдэг тийм. Энэтэй харьцуулах юм бол ерөөсөө байхгүй. Тэн зүгээр хангыг гэдэг чи ерөөсөө их усүр нь байхгүй. Их усүр байхгүй, санхүү байхгүй, тийм одоо дэд үтсэн байхгүй, түүхийд нь байхгүй. Ийм тохиолдолд яаж хангах юм бэ гэдэг асуудал. Тэгэхээр энэ бол нөхцөл байдлын бол маш их өөр юм байна. Зүгээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа байгууллагууд ядуурлыг бууруулах, өсөглөнг бууруулах гэдэг ингэж ярьдаг шүү. Тэгээд одоо сүүлийн хурлууд дээр бол би шууд хэлж байгаа. Монголд ядуурлыг бууруулах, өсөглөнг бууруулах тухай энэ хөтөлбөр хэрэгжүүлдэг болооч. За. Энэ бол ерөөсөн монголчуудыг өөрсдийн оюун санааны хувьд бол айгүй ядрааж байна. Энэ бол зөвхөн одоо манай төрийн бодлого хэрэгжүүлэгчдийн л одоо бодлогын өсөглөн, бодлогын ядуурл болохоос биш зүгээр одоо хувь хүн хөдөлмөрлөд ингэж байх юм бол ер нь Монголд ядуурх өлсөх тухай асуудал ерөөсөй байхгүй. Харин нөгөө нэгэнт бодлого байхгүй, бодлого доголдоод байхаар энэ хооронд чинь гээгдсэн хүмүүс янз бүрийн одоо амьдралын зуршлаа асуулна те. Амьдралынх нь хэв маяг байж байна, за залхуу хүмүүс байна. Зарим нэг аж домтой одоо арх дарсанд орсон энэ юмнасаа болоод өлсөх ядуурх юм руу л орчиж байгаа. Тэрнээс зүгээр эрүүл саруул хүн Монгол улсад өлснө гэдэг бол ерөөсөө энэ агуу одоо дэлхийн хамгийн баян орн шүү дээ. Тэгээд энэ баян орн бүх юм нь одоо натурал, бүх юм нь органик, хамгийн одоо калорлог гэж байгаа зүйлийг хэрэглээд ингээд өснө ядуурна гэдэг чинь ерөөсөө байж болох байхгүй. 3 сая хүнийг энэ агуу баялаг дээр менежмент хийх гэдэг бол ерөөсөө л зүгээр хэрэгжилт бодлогын юм л ядуурлал. Зүгээр сонин тодорхойлт гарч ирж байна. Та өөрөөр хэлбэл миний өдрөө уншиж ирсэн биднээс арай өөр мэдээлэл та надад өглөө. Тэгээ одоо эн чинь манай дээр болохоор 90-ад онд л одоо юу гэдгийг 30% нь ядуу амин димийн одоо дутагдaltaй байна. За амин димийн дутагдaltaй байна гэвэл тэр бол өөр хэрэг тийм. Одоо янз бүрийн мэрэгэл заншаагүй ч юм уу дин одоо дагнсан хоол молноос болоод амин дим тодорхой хэмжээнд дутаж болно. За. Одоо бол юу гэдгийг бас нэг 30% нь бас л нэг өлсгөлэн гэдэг юм амин дим дутагдaltaй байна гэдэг. Тэгээ энийг хавтгайруулж аваач наагаад Монгол улсад одоо өлсгөлэн байдаг юм шиг. Тэр өлсгөлийн жагсаалтанд аваач. Энэ бол ерөөсөө аюулгүй буруу дутуу ойлголттой улсуудын юу байхгүй. Жишээ нь их усүрийн орлогогүй та нар бүх банкнуудын одоо энэ эргэн төлөлтийг харах юм бол ямар ч ажил юм эрхлээгүй тэр улсуудын зээлийн эргэн төлөлт нь 100% байдаг. Ямар ч орлогын тодорхойлох боломжгүй юу хийж байгаа нь байхгүй, эрхэлсэн ажил байхгүй, хөрөнгө мөнгөгүй гэж байгаа улсад. Зүгээр энэ хүмүүнлэгийн юу шүү дээ. Одоо хүмүүнлэгийн хэтэрхий одоо тусламж одоо нэг мөнгөн халамж энэ төрийг хавтгаараа ирэхээр Монгол даяараа бид нар ч уралдаанд орчиж байгаа байхгүй. Яаж ядуу болох вэ? Ядуу гэдгээ тодорхойлж чадвал
халамж авч байна, дэмжлэг авч байна, 20,000 төгрөг өөр юу байдیں۔ Одоо будаа гурил мөрөл төр халамж бүх юмд орчод байгаа. Юу ч хийхгүйгээр хүн өөрөө ерөөсөн натур нь тийм байхгүй. Яавал гидсэн хилээд сайхан идээд одоо ингээд сайхан амьдарч болох ба гэдэг чинь тэр чинь хүнийх нь өөрийнх нь натур юм. Тэрийг улам өөгшүүлээд ахаар төрийн бодлогоор ингээд нэг халамж өгнө гэдэг юм. Тэрэнд хамрагдахын тулд ингэчдэг. Тэгээ хүн ам чинь давтагдсан тоогоор бараг Монголын хүн ам бүгдээрээ халамжийн ямар нэг юм хүртдэг болсон. Зарим газар бол хэд дахин автгаараад бүх сувгаар авчулдаг юмыг авдаг. Баяуулгийн аймгийн хүн амаасаа их давчсан одоо 100 хэдэн хувийн тийм халамжийн тогтолцоонд орсон байгаа шүү. Гайхамшигтай. Тэгээ эн чинь бол өөрөө бас их ноцтой. Энэ нь өөрөө харин одоо нөгөө бодит ядуурл, бодит одоо ажилгүйдэл, бодит одоо зөвлөлд рүү явах. Ер нь хүн амыг сэтгэдэггүй болох, ажил хийдэг болох энэ юм руу л явал. Тэгэхээр энийг хатуу өөрчлөх хэрэгтэй. Зүгээр магадгүй өмнөх засгийн газар тийм алдаа байсан. Хавтгаарсан халамж олгодог байсан гэдэг шүүмжлэл байдаг тийм ээ. Тэгвэл энэ шинжилгээний засгийн газар бас энэ хавтгаарсан халамж татгалзъя, зорилт бүлэгтээ чиглэе гэдэг. Та засгийн газар ажиллаж байгаа үед энэ ажил ер нь хэрэг одоо үнэн зөв бодитойгоор хийдэг гэж хэлэх бай. За шинжлэлийн засгийн газар олон одоо санаачлах хөтөлбөрүүд гаргаж хэрэгжүүлж байгаа. Одоо юу гэдэг манай салбарт гэхэд үйлдвэрүүд аж ахуйн салбарт гэхэд за хөлөмжийн чиглэлээр энэ сүүний одоо дутагдал те импортлог байдлыг өөрчлөх. За мах одоо гурлийн өвний одоо тогтвортой гэдэг юм уу хангамжийг сайжруулах гэдэг олон хөтөлбөрүүд хэрэгжүүлж байгаа. Гэхдээ энэ бол ер нь аль нэг засгийн газараасаа биш юм шиг байна. Урт хугацаанд ямар байх вэ гэдэг. Байнгын. Тэрнээс энэ ямар сайхан бодлого байгаа л 3 жилийн дараа өөрчлөгддөг, 4 жилийн дараа өөрчлөгддөг байх юм бол болохгүй. Манай бид дөрөв ярьсан тэр өсвөлэн ядуурлын шалтгаан бол энэ төрийг авч явж байгаа тэр тарих бодлого нь өөрчлөгдөд байна. Өөрөөр дөрвөн настай хүүхдэл одоо удирдах байгаа юм шиг ийм ингээ өөрчлөгдсөн энэ бодлого дунд чинь юм төрийн бодлого гээгдэт байгаа байхгүй бүх юм. Тэгэхээр энээс маш их хамаартай. Би зүгээр нөгөө их тодорхой асуултуудыг өөр юм руу чиглүүлээд ээж магадгүй гэсэн боловч энийг дахин ярихгүй бол энийг бид нар ухаархаа болцсон байна. Ухаандаа одоо энэ харж байгаа юу одоо шинжлэлийн засгийн газар олон сайхан хөтөлбөр гаргаад бүх асуудлуудыг шийдчихье гэдэг. Хүнсний хангамжийг за хүмүүсийн ажлын байртай болгох, за энэ хөдөө аж ахуйг хөгжүүлчихье гэдэг маш олон бодлого гаргаж байгаа бол тэр нийгмээр хэрэгждэг санхүүгийн механизмгүй болчихж байна. Бүх юмыг хувийнх байх гэснээсээ болоод стратеги үндсэндээ алдчих. Тэгээд одоо өсөж торноогүй одоо хар нялхаараа байгаа хүүхдүүдийг одоо амьдрал руу хүчээр түлхэж байгаа юм шиг. Юу 3 4 дугаар ангийн хүүхдүүдийг та нар өөрсдөө мөнгө олоод цайхаа ингээ амьдрал гэж байгаа юм шиг. Ингээд тавьчихад байгаа хгүй глобал зах дээр. Энэ дэлхий гэдэг чинь өөрөө хавтгай болсон. Өөрөөр хэлбэл манай бизнесийнхэн одоо 100 жилээр хөгжүүлчихсэн одоо хүнсний үйлдвэрийн салбарынхантай эсвэл хөдөө аж ахуйн салбарынхантай манай одоо хэдхэн настай одоо 3 4 дугаар ангийн хүүхдийг тулгаа тавьчихад байхгүй. Ингээ өрсөлд энийг зах зээл гэдгийг энийг чөлөөт одоо нийгэм гэдгийг ингээд үзгээд ингэчих байгаа байхгүй. Тэгэхээр энд яагаад ч гарч иж чадахгүй. Тийм учраас бэхжүүлж хөгжүүлж нөгөө одоо инкубац хийдэг шиг ингээд хөл дээрээ зогсох дээр нь заавал төрийн оролцоогоор хийдэм байна. Хөгжингөө орнод хүртэл тэгж хийж байгаа. Солонгос, Япон одоо сая би Польшд очиод ирлээ. Жишээ нь сахарын салбар гэдэг нь 100% төрийн мэдлэлд байж байгаа шүү. Энийг ерөөсөө хувьд өгч болохгүй. Энэ чинь стратеги хүнсний. Яг энэ шиг үр тарианы бодлого дандаа төрийнхөө хүнсний нөөцийн хангамж бол төрдөө байж шít. Тэгээд ийм юмнуудыг бол ер нь босгохын тулд төр заавал оролцож босгочоод босгоцсныгоо менежментийн хувийнх нарыг бол. За. Тэгээ хувийнхны оролцоо олон нийтийн оролцоог бий бол. Тэгэхгүй бол манайх чинь нөгөө төр гэдэг баабаа гингүүтэй төр биш бол жаргалмаа төг эсвэл цогтгөрөлд өгөө хөвчилчих гэдэг ш. Тэгэхээр нэг хүн нийгмийн төлөө бодно гэж байх уу? Ашигын төлөө бодох боловч яг нийгмийн одоо хүндрэлтэй асуудлыг хөв хүмүүс бол шийдэж чадахгүй байна гэдэг. Тэгэхээр энд одоо бид дөрөв одоо энэ засгийн газрын энэ олон сайхан хөтөлбөр байгааг энийг хэрэгжүүлэхийн тулд төрийн санхүүгийн механизмыг хэрэгжүүлдэг, нийгмээр хэрэгжүүлдэг институт хэрэгтэй. Эсвүүгөөс одоо байгаа энэ арилжааны нэг хэдхэн банк биш зүгээр мөнгө хүлэгчд болцсон. Энэ хэдийхээ тогтолцоог нь өөрчилж либералчиж гадны энэ хөрөнгө оруулалтын банкнууд гадны одоо зөвхөн хадгаламж авдаг. Шууд хөрөнгө оруулалт хийх гэж байгаа ийм банкуудыг чөлөөтэй оруулж ирэх. Ийм бодлого явуулах хэрэгтэй. Тэгээд энэ хүү маш бага болсноороо хүнс хөдөө аж ахуй энэ хөнгөн үйлдвэрүүд хамгийн их одоо ажлын байр бий болгодог.
манай салбарын одоо тулгуундаад байгаа энэ асуудлыг шийдэгдэн. Тэрнээс одоо энэ 10-аас дээш байгаа хүүтэй байгаа. Энэ үед бол ерөөсөө ямар ч одоо хөгжлийн бодлого гаргаад тэр нь бол ажил хэрэг болохгүй. За тэр бол ер нь олон жилийн практикаар харагдчихж байна. Тэр байтугай байснууд нь одоо үгээ хэлээд ноос ноолуур арьс шир бүгд ер нь банкны өмнө ингээд сөгдөд унтсан байгаа хгүй. Тамирдаад ер нь юм хийдэг болгон тамирдсан. Тэгэхээр хийхгүйгээр хэн одоо юу гэдэг зөвхөн одоо сул тал байгаа түрээслээ байж гин тэр хүн ашигтай. Өөрөөр хэлбэл ямар ч үйлдвэр явуулахаас байр түрээслэх нь ашигтай. Ямар ч үйлдвэр явуулахаас мөнгө хүлэх нь ашигтай болсон. 8-нд. Тэгэхээр эн чинь 8-ын ард түмэл байхаас аргагүй болчиход. Тэгэхээр үйлдвэржилтийг хэрэг нийгмээр хэрэгжүүл хүн бүрийг нэг ажилтаа орлоготой байх, ажилтаа орлоготой Монгол хүн шиг хөгжиж, улс шиг хөгжих, хүн шиг амьдрч, улс шиг хөгжих энэ бодлого чинь хүн бүрийг, өрх бүрийг ажлын байртай, амьдралтай дор бүрдэн болгох л асуудал. Тэгэх юм бол давхар яаж нөгөө хүнсний асуудал шийдэгдэж байгаа юм. Тэр хүнсний аяш. Өөрөөр хэлбэл энэ бодлогод бас алдаа байгаад байгааг байна. Маш том алдаа байна. Засахгүй. Наад сайхан жишээ ярмаар байна лээ. Би Монголд бас Монгол тарьсан ногоо ч гэдэг юм хамгийн эрүүлэр гэж бодож Монгол ногоол тийм тодорхой хэмжээнд авч хэргэлдэг. Гэтэл ногооноос нь хортой байд сэргэлцэг нэг нь тэндээс нь илжээдэг. Гэтэл нөгөөх нь худлаа мэдээлэл цацсан байна гэдэг яцаажл байдаг. Энд чинь одоо бодлого мөн үү? Би эрүүл хүнс хэрэглэмээр байна. Эрүүл мах хэрэглэмээр байна. Гэтэл тийм ээ Монголоо тарьсан одоо баталгаагүй гэхээр би юу хийж хэрэглэх юм болж байна. Одоо юу гэдэг яг за Монголд бүх юм органик байна гэж шүү дээ. Тэгээд тэр органик байдлаар нь үйлдвэрлэлийн хэмжээнд одоо ард түмнээ гэдэг юм одоо бүр сүлжээгээр нь миний дэлгүүрээр энэ Монгол улсыг бүгдийг хангана гэдэг. Ингээд тийм үйлдвэрлэлийн хэмжээний том үйлдвэрлэл явуулж байгаа нь ерөөсөй байхгүй. Байхгүй. Тэгээд яагаад байхгүй вэ гэхээр энэ өнөөдрийн арилжааны банкны нөхцөлд тийм үйлдвэрлэлээр эхлэх болцоо байхгүй. Ийм зээлийн үг. Гэтэл урд талд чинь датацтайгаар тэр байтугай зүгээр одоо энэ хүмүүсний хангамж нэмэгдүүлэх, экспортыг нэмэгдүүлж байгаа юм бүр урамшил өгөөд хүүгүй шахуу зээлээр энэ хэрэгжүүлж байгаа. Тэрнтэй яаж өрсөлдөх юм? Тэгээд сэрийн одоо хэдэн зуун сая хүн зориулаад ингэж хийчээд оруулж ирж байгаа юмтай манайх өрсөлдөж чадахгүй. Тэгэхээр илүүтэй энэ импорт нь ингээд давмгаалцсан болохоо тэр дотроос нөгөө дотоод байгаа органик гэдэг чинь ялгархгүй байхгүй. Зүгээр холилдчихж байгаа. Тэгэхээр тэрийг би бол манай дотроос тэгэл янз бүрийн одоо юу гэдэг modified юм уу эсвэл хорт үз гарна гэж ерөөсө бодохгүй. Энэ бол ерөөсө энэ зэгцтэй бодлого байхгүй. Тэрийг нөгөө хяндаг шалгадаг яг тусгайлсан одоо хөтөлбөр хэрэгжүүлээд энэ бүс нутгаар нь тий. Одоо энэ зөвхөн одоо органик байдлаар энийг хүнсний юм. Ер нь бид нар юу гэдэг за сэлэнг тарьсан гэдэг юм уу одоо Төв аймгийн Жаргалан цомонд тарьсан гэдэг энэ зарж байгааг нь харж байгаа бол тэр мөн гэдгийг хэн мэдэхгүй ш. Зүгээр л хятад өмсийг зарахын тулд тэр нэрийг бариад зардаг. Тэрний цаана нь бол ихэнх нь ерөнхийдөө импорт болчиход байгаа байхгүй. Асуудал тий. За би өдөр аж ахуйн дэд цогт гэрэлтэй ярилцж байгаа. За ярилцгаа хэдэн орны дараа үргэлжлүүлье. За эхний хэсэг маань Улаанбаатар хотын нэгдсэн улсын байгууллагын хүнс хөдөө аж ахуйн байгууллагын чуулган болж байгаатай холбогдуулан эрүүл хүнсний талаар байсан бол за дараагийн сэдв үнэхээр Монгол улс хөнгөн болон хүнд үйлдвэрийн асуудлыг энэ чигт орхих уугүй гэдэг асуудлаар хэдэн орны дараа ярилцъя. За баярлалаа. Үйлдвэр хөдөө аж ахуйн дэд сайд цогт гэрэлтэй ярилцж байна. Та үйлдвэр хөдөө аж ахуйн яаманда хөнгөн болон хүнд үйлдвэрийн салбараа хариуцж байдаг байх тийм ээ. Тэгэхээр би нэг зүйлийг тодруулж бодож байна л да. Монгол улс сүүлийн жилүүд юу гэх юм үйлдвэржилтийг дэмжиж гэж байгаа боловч түүнд жижиг дунд үйлдвэрлэл илүүтэй хамааралтай бодлогонд нь тусгадаад явж байна. Хөнгөн болон хүнд үйлдвэрүүд тэр жигтэй орхигдчих шиг санагддаг. Энэ л та хоёр ямар бодолтой байна? Та яг энэ салбар дээр юу хийж байна? Ер нь их сайн ажилласан байна. Ер нь жижиг дунд үйлдвэр гэд бид нар чинь бараг сүүлийн 10 жил ярьлаа шүү. Тэгэл нэг өрхийн бизнес хийх жижиг дунд гэж жижигсээр байгаад бичилтэй. Тэгэхээр ерөөсөн төрийн бодлого бичил болж эхэлж байгаа байхгүй. Төрийн бодлого хүртэл жижигэрх маягтай. Тэгээд одоо авууштай юм шинжилгээ засгийн газар бол яасан бэ гэхээр одоо улс орны хэмжээнд хэрэгжүүлж болох томоохон хөтөлбөрүүдийг зарлаж эхэлж байгаа. Одоо юу гэдэг энэ нүүрсний салбартаа юу их юм те CTL ч гэдэм одоо тэр нүүрсийг шингэрүүлээд нефт гаргадаг шүү. Энэ бол асар том хөтөлбөр. Өөрөө маш цогцтой зөвхөн нүүрсний одоо аж үйлдвэрийн тухай ярьж байгаа байхгүй. За сайн шандын аж үйлдвэрийн цогцлбор тийм үү одоо дархны төмөрлөгийн цогцлбор гэдэг. Энэ бол өөрөө
олон тэрбум доллар шаардсан, цаг хугацаа шаардсан, нүсэр том ажил. Энэний цаанууд одоо ингээд нэг аль нэг нь л одоо хөтөлбөр хэрэгжих тэрийг дагалдаад нөгөө ханганы нийлүүлэгчдийн одоо сэр үзүүлжлэгээ үзүүлдэг гэх нөгөө жижиг дунд үйлдвэрүүд чинь яг одоо нөгөө үхрийн бөөр шиг наалддаг байхгүй. Борооны дарах мөг гэж үүдэг. Тэр шиг л зүгээр энэ тэндгүй юм олон жижигүүд гараад байна. Гэтэл тэр хөрс өөр нь байхгүй хахад зүгээр ор хоосноос л жижиг дунд гэдэг ахаар ерөөсө барьцгүй болчиход. Тэгэхээр хүндийн бодлогч тэр хөнгөн үйлдвэрийн бодлогч гэсэн хамгийн том цэгцтэй салбараар хэрхэн яаж хийдэг үүдэг ийм том бодлого хийгээд том үйлдвэрүүд шийдээд тэрнийг дагж ил жижигүүд нь өснөө хөгжнө гэдэг ийм л байр суурь байна. Том бодлого, том төсөл хэрэгжүүлэх мөнгөхгүйдээ хийгээд байна уу? Эсвэл үнэхээр энэ бодлого дээр алдаа гарчаад байна? Бодлогын алдаа маш их байсан. Ер нь бид нар энэ чиглэлд бодлого хийж байгаагүй учраас суур судалгаанууд айгүй дутагдaltaй байсан. Шинжлэх ухаанч хандж байгаагүй. Тийм учраас сайн бодлогоо зарим нь одоо дутуу бодсон, дутуу жигэнчихсэн тийм чанчихсан одоо ийм бодлогууд гарвал хэрэгжихэд их хэцүү. Тэрнээс биш ер нь маш цогцоор нь харцсан одоо юу гэдгийг түүхэн эдийн одоо энэ байгаа харьцангуй давуу талаа зах зээлтэйгээ уйсан урт хугацааны ийм тогтвортой сайн төсөл байх юм бол орон мөнгө олдохгүй тухай асуудал юу байхгүй. Энэ дэлхийд даяар чинь мөнгө чинь зүгээр л газар сайгүй л байгаа байхгүй. Ер нь дэлхий өөрөө түрүүний нэг өсгөлэн гэдэг шиг өөрөө бас энэ юуны өсгөлэн, төслийн өсгөлөнд орсон. Дэлхийд хаана ямар төслөөр хэрэгжүүлж болох вэ? Ямар саянд бол одоо тэр Арабын юунд цөлд чинь хачаач юм хийж байгаа шүү дээ. Хэдэн 10 тэрбум доллараар зүгээр л одоо хүний санаанд багтахгүй. Мөнгө яаж одоо шингээх үү? Тийм мөнгө шингээх төсөл байхгүй болсон байхгүй барыг. Манайд ч тийм ээ гэж. Гэтэл манайд бол байгаа байхгүй. Манайд яг үгээр нүүрсний салбар, дэсийн салбар, ашигт малтбарын бүх салбар. Уул уурхай бол орчиж байна. Уул уурхай гэхээр Монголын нэг зах зээлийн хувьд бол жижиг гэж ярьдаг шүү. Гэтэл уул уурхай гэдэг бол ерөөсөө Монгол хэрэглэгч нь биш, дэлхийн хэрэглэгч нь. Тэр утгаараа бол дэлхийн хэмжээний зах зээл баг, асар том зах зээл. Гэтэл уул уурхай гэдгийг бид нар зөвхөн одоо нүүрсийг аваад ингэ зарах тухай одоо тэгтэл эн чин дагаад дэд үтс, асар том дэд үтсийн хөрөнгө оруулалт, асар том одоо эрчим хүчний хөрөнгө оруулалт, асар том одоо логистикийн хөрөнгө оруулалт, асар том барилга байгууламж. Одоо барилгын салбар тэр чинь үйлдвэрийн байшин барилга гэдэг чинь яг л барилгын салбар. Тэрийг дагаад хүн хүчний одоо мэрэгших чадамжчих те дадлагчих. За тэгээд одоо дэлхийн энэ том худалдаа бизнесийн сүлжээ рүү орох, эдийн засгийн тэлэх, дагуулад одоо нөгөө кластер байдлаар жижиг одоо дотоодын үйлдвэрүүдийг өөр ирэхгүй одоо бий болох тэр үндсэн одоо хөрсөөр нь болдог учраас энэ бол агуу том одоо зорилтууд гэж байна. Хөнгөн болон хүнд үйлдвэрийг хөгжүүлэх одоо ер нь бааз суурь бид манад байж таарна тийм ээ. Ажилчны район, үйлдвэрийн район гэдэг хүртэл дүүрэгтэй байсан юм чинь. Тэгэхээр ер нь энэ чиглэлд ер нь юу хийх төлөвлөгөөтэй байгаа вэ? Яг энэ төрөөс баримтлах бодлого гэдэг юм ер нь ямар хэмжээтэй? За манай аж үйлдвэрийн комбинат гэж байсан. Одоо 1934 онд шүү дээ. Бараг 100-аад жилийн өмнө л одоо эхэлж исэн байж шүү дээ. Тэгээ энэ 60-70 онд бол одоо 2 дахь том тесрэлт нь болсон 80-аад оны гээд 80-аад оны сүүл үед ихэд чинь бид нар энэ арьсэр ноос ноолороо 100% боловсруулдаг байлаа. Бүр одоо адууны дэлсүл хөвөр мөөр одоо хаягдл дайвар бүтээгдэхүүнүүд ер нь бүгдийг боловсруулах юм иж өрөөн төлөвлөлттэй, маш цогц төлөвлөлттэй. Тэгээд ер нь ихэнх үйлдвэрүүдийг өнөөдрийн бидний яриад байгаа тэр нэг кластер байгуулах, аж үйлдвэрийн парк, хөнгөн үйлдвэрийн парк гэдэг иж өрөөнөр нь хийцэн байж. Тэгээ энэ дээр тэнд алдаа нь юу байсан бэхээр гагцхүү нөгөө нэг оролцогчдын одоо сонирхол бага, эдийн засгийн интенсив одоо юу гэдэг юу алах стимул яахан багтай. Тэгээ энийг л яаж одоо илүү зах зээлийн олоод одоо юу гэдэг тэр барууны гэж орнуудтай холбож техникийн технологийн шинжилгээ нэг жаахан хөрөвхөөл гэдэг юм байж л тээ. Гэтэл бид нар тэрийг ерөөсөө болохгүй байх гэдээ нураагаа хийсэн байхгүй. Бүхэлд нь нураагаад тэгээд дотор нь байсан тоног төхөөрөмжийг гаргаж металлон болгож зараад тэгэл үлдсэн хөлбөмбөгийн талбай шиг хоосон байшингууд байж бол одоо чадахын нэгээр янз бүрийн пресслэл ингээл байж байгаа байхгүй. Тэгэхээр бид нарт бол хуучин энийг хийж исэн маш сайн түүх үе, памет одоо санамж байна те. За боловсруучинг бол бас байна. Хөнгөн үйлдвэрийн салбарын боловсруучинг.
За хамгийн гол юм нь бол манайд харьцангуй давуу тал нь түүхэн эдэн байгаа. Ялангуяа зарим нэр төрлийн одоо түүхэн жишээ нь ноолуураар гэдэг бид нар дэлхийн 2 дахь тоглогч. Дэлхийн бодлого тодорхойлж болох хэмжээний. Одоо зэвсэглэлээр хөөцөлтнийг ярьдаг шүү дээ. Тэгвэл юу гэдэг Америк Орос гэдээ ярьдаг бол тэгвэл одоо энэ нийгэм чинь тэр зэвсэглэлээр хөөцөлтөгч одоо утга учиргүй болсон шүү дээ. Энэ дэлхийд тийм олон пуужи хэрэггүй байхгүй. Одоо 20 мянган пуужингээ хэрэггүй шүү дээ. Тэнд 20хан пуужин байх хэрэгтэй. Тэр утга учиргүй. Тэгэхээр одоо дэлхийд даяараа эдийн засгийн одоо интервенц, эдийн засгийн дайн, гео эдийн засгийн гэдэг ийм бодлого явж байна. Тэгвэл тэр гео эдийн засгийн бодлого дотор бид нар хөдөөжхөн гаралтай түүхий юмар бол маш том. Түүхий дээр биш үстэй чи нэмэр утга шиг. Маш том өөрөө түүхий гэдэг нь өөрөө давуу тал байхгүй. Бүгд зүгээр л ургаж байна манад ундарч байна. Бараг уул уурхайгаас ирээдүйтэй нөр ундардаг асуудал. Байн ундардаг. Нөгөөд чинь дундардаг шүү дээ. Тэгээд ундардаг байгаа биш. Энд чинь ундардаг энэ их баялгийг энийг зэгцтэй явуулах юм бол Монгол хүн бүр одоо өөр ингэсэн одоо баг гэрүүл болгон брэнд гаргах гэдэг ноцолж болохоор зүгээр нэг үйлдвэрлэгч байх, зүгээр нэг ажлын байртай байх асуудал биш шүү. Өшөө бүр одоо ингээ нэг жаахан бүтээл сэтгэлийг өрнүүлээд өгвөл тэгэх юм бол одоо өрхөөр бүр ургийнхан болгон одоо брэнд гаргаад дэлхийн хэмжээний ингээд өрсөлдөх болцоо цөөрн байгаа байхгүй. Та харин яамд бодлого тодорхойлж шүү. Энийг одоо яаж тусгаж өгөх ёстой. Тэгээд эргээд бидэнд дахиад мөнгө чи хэрэгтэй. Бичил зээл олгоод авах юм уу эсвэл бид нар ингэсэн. Энэ бодлого бол гарцсан. Яамны бодлого гараад засгийн газрын тогтоол гараад баахан хөрөнгө мөнгөөр дэмжинэ гэх ингээ гарчлаа шүү. Гэтэл тэр мөнгө нь нөгөө бодлого хэрэгжүүлэх гэж байгаа хоёр нь хоорондоо уулзахгүй байна. Ягаад гэвэл дунд нь заавал харилцааны банк байх хэрэгтэй. Тий. Тэр арилжааны банк бол маш их одоо дамжуулан зээлдүүлэх хөө өндөртэй. Нөгөө талдаа одоо шаардж байгаа материал юу бол аюу өндөр. Тэгээ тэрийг яг нэг талаараа мэдээж арилжааны банкны одоо эрсдэл гэдэг зөвтгөж болох боловч ер нь төрийн бодлого бол энэ салбарыг дэмжийл гэж байгаа бол шууд одоо хөрөнгө мөнгөний нөгөө за энэ салбарыг ийм болгох гэж хариуцлага тооцоол тэр одоо хүү багтай мөнгө төгрөгийн нөгөө цөөн хүмүүст те одоо тэр баг хэрэгжүүлэх гэж байгаа ямар баг салбар байгаа тэрэнд нь хариуц өөрөө тухайлбал одоо Баттулгын сайд биш үйлдвэрүүдээ Баттулга гэдэг сайдд мөнгө төгрөгийн нөгөө нэг мөр хэрэгжүүл тэгээд нөгөө толгойтын ярьдаг систем шүү дээ хариуцлага энийг энийг хийх гэж өөрөө болсон одоо энийг хий гэдэг ингэдэг л байх хэрэгтэй өнөөдөр манай ямар сайхан шийдвэр гаргаад засгийн газар ямар сайхан шийдвэр гаргаад эцсийн төлд яах вэгээр зүгээр аль нэг банкны одоо тухайлбал голомт банкны эдийн засгч нар үзэж хараад өгөхгүй л үлдэхэл өгөхгүй. Тэгэхээр нөгөө хэрэгжүүлэх гэдэг салбарын бодлогч явахгүй байна. Энэ явахгүй байна гэдгийг бол би бүх газар нь одоо засгийн газрын төвшинч тайрын их хурлын гишүүд тэгэл одоо яам дээр ч манай яамныхан бол сайн ойлгож байна. Энэ ингээ болохгүй байна. Тэгээд нөгөө болохгүй байгаа юмыг бид нар зүтгүүлээд байгаа байхгүй. Хонд чи бол засгийн газрын бүтцэд ажиллаж байгаа хүн учраас энийг л хийх ёстой. Гэтэл тэр хийгээд тэр нь явахгүй гэдгийг би мэдж байгаа байхгүй. Эдийн засгчнийхээ өвчсөн. Тэгэхээр энийг одоо нэг хэрэгжиж болдог юм руу орохгүй бол тэгээд бидний хооронд ингээл худлаа яриа болоо л. 5 жилийн дараа ингээл яриа сууж байгаа байхгүй бас л. За. Гадны хөрөнгө оруулалтыг оруулж ирэх үл яах вэ? Гадны хөрөнгө оруулалт бид нар маш их урсан. Гадны хөрөнгө оруулалтанд ер нь бол бас их болгоомжтой байх хэрэгтэй байна. Нэгдүгээр. Яах вэхээр урьж болох боловч жишээ нь оюутлогын кейсийг харалт. Урьж ингэж оруулахын тулд бид нар аюулгүй алдаатай гэрээ хийгээд бүр одоо хэлсэн болгоны зөвшөөрч хийчихэд дараа нь засах гээд оролдсон шүү. Тэгэнгүүт нь эргээд тэр нь улсын нэр хүндийг унагчдаг. Тэгээд нөгөө Монголын баялаг дээр босгосон мөнгөөрөө дэлхийд даяар Монголыг муулж шүү. Энэ Монгол бол одоо хөрөнгө оруулалтыг ингээд хөрөнгө оруулагчдыг шахдаг. Одоо жоох нааш эргээ байлгүй. Шахдаг. Гэхдээ тэр чинь аюулгүй хэцүү. Тэр Монголын баялагаар бий болсон хэдэн зуун сая хэдэн тэрбум доллартай улс хэдэн зуун саяар ч одоо муулж мэдэх байхгүй. Тэрийг бид нар яаж эргүүлэх юм? Тэр чинь одоо уулын цэний цагааныг туулын цэний хараа яадаг гэж дарддаг гэдэг шиг. Тэгээд хичнээн сайхан юм байж хат ингээ баавлагч. Тэгэхээр хөрөнгө оруулалтыг оруулахдаа маш сайн мэрэгдсэн багтай, бэлтгэлтэй их зэгцтэй орж явах хэрэгтэй байна. Оруулах бол асуудал биш, гаргах юм уу, засах гэдэг өөрөө асар их үнэтэй болчт юм байна гэдгийг саяхны 2 жилийн туршид харуулж. Бид нар ганц тэрбум доллар гүйж оруулчаад 2 тэрбум доллар гүйж оруулчаад тэгээд нэг алдаа хийнгүүд баа гингүүд буцаад 2 тэрбум 500 ч юм уу
гараа авчиж байгаа байхгүй. Тэр нь зүг зүгээр ингээ өсч явсан эдийн засгийн чинь гинтийн одоо ангал руу унгах ийм аюултай учраас болгоомжтой. Харин хөрөнгө оруулалт дээр гадаадын банк санхүүгийн байгууллагуудыг бол нээлттэй оруулах хэрэгтэй. Одоо ерөөсөө анзаараад банкны систем ингэчүүл тэгхийн бол зүгээр салбарт өөрсдөө өндөх бүрэн болцоод. Харин тэд нэр дотоодоос хадгаламж авч болохгүй. Монголчуудын мөнгөөр бизнес хийж болохгүй. Тий, хадгаламж авч болохгүй. Хөвлж болохгүй. Зөвхөн өөрсдийнхөө мөнгийг авчираад одоо энэ янз бүрийн одоо ашигтай гэсэн салбаруудад хөрөнгө оруулалт. Тэгэхгүй бол манай хэдэн банк ч одоо бас энэ дэлхийг нэг 3-4 гэрүүл барьж ийн гэдэг шүү дээ санхүүгийн. Энэ Америкийн одоо Federal Reserve тэрэн шиг манай улс ч өөрөө тийм болчиход байна шүү. Бас нэг 3-4 гэрүүл Монголын бүх мөнгийг бариад тэгээд эргээд энэ үйлдвэрлэлийг ч хөгжүүлэхгүй тэгээ гадныхны мөнгийг авчирж энэ дундаас нь ингээд нэг хүүлж амьдэрдэг нэг ийм айран болох гэдэг. Тэгээ энийг бид нар хөгжлийн тодорхой шатанд хүрж иж ухаарах хэрэгтэй юм шиг лээ. Би бол ингээд нээлттэй яриад байгаа нь бас банкныхан маань арилжааны банкныхан энийг бол ойлгож одоо илүү одоо бүтээлч юм руу те хөрөнгө оруулагчийн байдлаар гэдэг юм үйлдвэрлэгчдийг дэмжих энэ төр ийм бодлогын өөрчлөлт хийхгүй бол удаан өрсөлдөж чадахгүй. За баярлалаа хүн зүгчтэй. Би Бадачин Жаргалмаа өнөөдөр миний зочноор үйлдвэр хөдөө аж ахуйн нийт сайд цогт гэрэл байлаа. За үнэхээр бас бодлого барьж түүнийг хэрэгжүүлэх арга механизм за одоо мөнгө үйлдвэрлэгч хоёрын хоорондох тэр загтгийг заашгүй арилгах шаардлага байгаа гэдэг одоо мэдээлэл бидний ялцгаас та бүхэнд хүрсэн байхаа. Ингээд урилгыг хүлээн авч хүрэлцэн танд их баярлалаа. За баярлалаа. Таны үзэгчдээс баярлж байгаа хэлхий. За баярлалаа. Анхаарч үзсэн үзэгч та бүхэндээ баярлалаа.